Үгүй хоол яах вэ? Тогны мөнгө нэгдэр төлдөг. За зөв. Нөгдөө дулаан сууж ял болоо. Гэрэлтэй. Тэгэл дулаан байж. Одоо би тэгээд одоо хөө оройтол айл уцоо штэ. Тэгэхэд эмээ өвөнөр ингээд миний уцоо тэгэл балжинамаха яасан ч та маа түрээ дэрээ аха хоол ийт та идэж яв. Гэртээ хоол игээд хэрэггүй гэд. Тэгэн тэр айл уцаа. Ер нь тэгээд би айлууд надад хоол. Тэгэхэд нөгөө залуучууд өвдөө иччихэрэг над юм өгнө. Та нэг чанаад чинь ингэчээрээ гэд. Эчих цайх ажиллахгүй. Ямар гоё юм бэ. Тийм бэ. Өстой буянтай ажил. Буянтай ажил. Энэгээр одоо ингээ хөөрхийн өндөр настай, за хөгжлийн бэрхшээлтэй гэх юм уу. Одоо тэрэгэн дээр цуудалтай. Тэгэл одоо нэг төрийн хүмүүсийн усыг бол авч өгнө үстэй. Төрийн нөгөө одоо ажилтаа отоод идэх өмнө гол нүүцээ тэргээд гэжтэй. Тийм оточ л одоо тэр ар гэрээнд ааж байгаа штэ. Өглөө тэргээ төрөөд гарна. Амар аж аргалтай гарна. Би ажилдаа байлаа гэж олонтойгоо тэр одоо толгоотын нэг хүүхдүүд байдаг штэ. Жог зомби мөнгө олно. Тэгвэл би ингээл дэлгүүрт хүүхд жоох ингээд ядууд айл хүүхдүүд байдаг штэ. Тэгвэл би нэг зармиг аваад өгч. 5 6 хүүхдэд. Хүүхд баярлуулдаг. Нэг нохоо явжээд штэ. Одоо энэ нийтийн бодол дээр тэр нохооны алаад би хаяад өгч. Өнөөдөр хүн мөнгө олж олноо. Гэхдээ энэ янтан баярлуулах хэрэгтэй. Тэр манай этик бол бүгдийн бондат л олдсон шүү дээ. За тэгээ айлууд бол их сайхан ханддаг юм байна шүү дээ. Тийм. За айлуу балчны маяаж ин балчны маха яаж ин ороод ир цайн ундуу ингэдэг. Айлуу та энэ төлөөг ингээд өгчөөж барьчаач гэл ингээл одоо илүү дутуу дээл сул ажиллаа байвал. За тэгээ тэрнийхээ мөнгийг танд ингээд бэлээ өгдөг баг тийм үү? Ийм байхгүй. Би одоо нэг мобайл гэж байдаг шүү дээ. Одоо мобайл гэдэг чинь. Мобайлтай болтой. Одоо би нэг одоо нөхөшөөлтүүд байдаг шүү дээ. Эмээнэт би өгч 1500 гардаг. За. Харин жаахан залуучуудаас 2500-аар явдаг. За. За энэ уулын ойд явна штэ. За тийм. Уулын ойд 5000-аар явдаг. За хол болоод ирэх юм бол тийм. Бүр уулын ойд явах юм бол 15-6000-аар явдаг би. Бүр хол явах юм бол тэргээ төрөөд гарна штэ. Тэр чинь даваа туулах даваа нэг хэцүү штэ. Тэгэхэд би өнөөдөр ингэж амьдарч байгаа байхгүй юу? Ээжигээд бодож амьдардаг байхгүй юу? Миний ээж хэдэн бурхан болсон гэнэ. Ээж одоо нэг 14 5 жил болж байна. Аав 96 онд өнгөрсөн. Манай аав болохоор нөгөө усын анчин байсан. За. Анчин байсан. За би одоо багын юм ярих гэдэг шүү дээ. Одоо тэгэл аав одоо ингээл би ч одоо би суултай. Одоо эмнэлэг яваад одоо яг ямар онштой гэдээ янз бүрийн групп тэтгэлэг юм уу ийм юмд байдгүй та. Би одоо ах нь одоо ингээд би одоо халамжийн тэтгэр авч байгаа. За. Би халамжийн тэтгэр авлаа гэдэг одоо зарим болтод ихгүй. Би өөртөө хөгжлийн бэрхшээлтэй одоо ядарч явна гэдэгхгүй. Тэр чинь буруу байхгүй. Өнөөдөр тэр чинь гэрхэн тэгээд энэ нүдний болоо олоод и хөгжлийн бэрхшээлтэй мөнгуугаад явал ямар муухай штэ. Дээрээ ээж харж байгаа штэ. Яас миний хүч яасан гондоо яваа. Яасан муухай юм ярьд ингээд тэгин штэ. Өнөөдөр хүн зээгтнээ ядарсан ч өөрөө хоолны мөнгө олох хэрэгтэй. Хүнээс гуйхад хэрэггүй. Дөрөв мөтөч хоёр нүдээр тий харж байна. Өнөөдөр тэрнээ л яах юм хүн. Тэр заяатан биш тий. Одоо ээжтэйгээ өссөн, ээжтэй хэрхэлдэг байв. Манай аав ихлүүлдэг байсан. Тэгтээ эрхэлдэг. Би тэгтээ бага туулаад хийжээгээл, усан хаад хийжээгээл, зараад хийжээгээл, дагад хийжээгээл. Манай ах нар бол их хайртай байсан. Ах нар бол эрхлүүлтэй. Түтгүн топо байдаг штэ. Тэр үед комьюнити батик гэж явдаг байсан. Тэгвэл нөгөө их цэвэрлэгээ явна штэ. Намар тэрлэг зулгаад дөнгөд манай ангийнх нь нөгөө би ч одоо тэр чажигнууд штэ. Дулгаагаад ингэ манайгийнх нь манай нэг хоёр дээр Батаа огтой болж нийгмийн тустай ажил тайсан гэж тэгдэг байхгүй. Тэгвэл тийм ажилтай байсан. Нэг айл мал одоо хашаа машаага цолдог штэ. Тийм. Тэнгүүд хашаагаа цол хайдаг штэ. Тэгэхээр би ахын 100 төвшний ямаа билээд өөр авчдаг. Тэгээд өвөл олно штэ. Тэгэхээр зарим 100 гад нэг айлын хашаа машаа шатаад хураагаад бүгдийг хадаасын төвгээл ингээд бүгд чигнүүлээ тавьчихна. Хадаасын төвгээд. Та ер нь багын л ажилтай байсан үг. Багын. Багын нэг юм хөдөлгөөнтэй өгөхтэй байхгүй. Ерөөсөө 2006 оноос хойш энэ толгооттой ирээд толгоотынхоо одоо яг хуучин эц сайцаар одоо ингээд ажиллаад амьдраад энэ хавьтайгаа одоо дасаад зогсоод одоо энэ хавийг бол таныг андахгүй болсон байна шүү дээ. Андахгүй болсон. Андахгүй. Ер нь энэ дунд сайн хандж байгаа хүмүүс зөндөө боловч саар хандж ирсэн тийм тохиолдлууд бий юу? Саар хандсан тохиол байгаа. Тийм. Одоо тэгээд ингээл юг мөчмдээ нэг зарим утгад нэг одоо нэг гомдмоор үе танд тохиож исэн биз дээ. Гомдмоор тохиолд байх. Тэрнээсээ хаваалцаач та. Нэг найз охинтой болтон байхгүй юу? За. Найз охинтой байсан. За. Нэг тэгсэн чинь надад чинь юу гэлээ? Миний мөхөмөг хулгайгаа явчихгүй юу? За. Таарлтыг. Тэр чинь надад юу гэсэн гэж? Чи угаасаа мэдэрнэ муутай штэ гэж тэгж байгаа байхгүй юу? Тэр хөөхн аваад
За. Тэгэхээр тэр жоохон гомдоод уйлаад өнгөрч ирсэн. Ямар муухай юм бэ те? Хүн муухай ч тийм. Аав нь хэдэн онд бурхан болсон? 96 онд. Элгэний царай жолоод. За. Аавыг тагтдаг байхгүй юу? 96 онд юм уу? Тий. Тэгэхээр та 17 онд хөлөө уулсан. За 17 онд. 96 онд би аавыг тагтдаг байхгүй юу? За. Манай аав чинь тэгээд одоо нөгөө гифтрэн штэ. Бийг ойлгохгүй штэ. Тэгээд дараа нь манай ээж чинь нөгөө даралт нь харваад нөгөө өөр хүүхдээ тантахаа болдог штэ. Надыг ээж нь дуудаж ирсэн хамгийн түлд. За. Мэндийнхөө ээж нь одоо ингээд өөр хүүхдээ тантахаа болно. Ээж нь намар өнгөрнөө. Ээжийг эл тавиараа гэсэн байхгүй юу? Тэгэхээр ээж тэр үс хэлжсэн. Ээж тэхэж болохгүй гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд жил гар маань ээж ерөөсөө ухаан байхгүй. Танд загсан сүүлийнхэн цагаас юм. Тий. Тэгэд ээж жил гар ухаангүй гэхэд гэрт байгаж үргэлтэн байгаа шүү дээ. Би ээжийг л ээжийг юм болох гэхэл сэтгэл бүчэт байхгүй юу? Газ амтмал над тэр өнөдөр. Та одоо ээжийг харж байгаа гэдэгт үргэлж итгэдэг. Итгэдэг би. Тэгээд ээжийг өнгөрсөн тараа бол тэгэл ээж өнгөртөрөө би та тэр төмөр замд хог ухаал их одоо өөр дуураараа түүх хог түгээл ундаанаад өгөөж манай ангийн чин за таарт тий. Ээж энэ за. Хоёр шагаад нур гадын да. Таныг үү? Тий. Багын найз юм уу? Би тэр нэг анги живжсэн аахгүй. За. Төмөр замд нөгөө дарах хийдэг. Чин за. Яцтаа минь хоёр хөлцөн хоёр нүц бүтэн байтэй чи аяачтай ингэж яваад тахтаа тэгээд надыг шаагаад унгаж. Тэгэхээр чин за надад чинь тэр хүн чинь аваад хүн болгочихж байгаа байхгүй өнөдөр. Хүн чинь сэтгэлээ явдаг гэж яддаг. Тэгэхээр нь бодохгүй. За би ингэж болохгүй юм ба штэ. Би үхсэн чигтээ амьдрал авч явах юм байна гэж би ойлгот. Тэр чөндөдөө палк болгодог байлаа, цемент болгодог байлаа, кабелийн ухдаг байлаа. Хөдөө нэг хатлан билүү. Хатлангийн тоогооч хийж явдаг байлаа. Төв аймаг руу. Заалчны гачи хатлангийн тоогооч хийгээд тэгэхэд тэгээд хон төхөрч байгаа штэ. Цаахан цовъё гээл хоол шөлтөө хоолыг гээл хөдөө цаах штэ. Тэглгүй байх. Тэгээд тэр үчи одоо нөгөө одоо таргын чөлөөтэй боддог байдаг шүү дээ. Таны залуу байх, хүүхэд байх үед чинь бол цаг бол сайхан байсан юм шүү. Тий. Таны тэр найз чинь тэгвэл танд их одоо юу өгсөн бэ шүү дээ. Сэтгэлийн өгсөн байхгүй юу? Ээжийн зэрэг манай. Тий, одоо чин зэрэг гээд одоо 10 жилийн ангийн хүүхэд юм шүү дээ, тий. Ингэж явж болохгүй балчин юм аа чи гэж хэлснээс та тэр цагаас хойш одоо ингэж нэг юм бодол аваад тэгээд ер нь за өөр амьдрах хэрэгтэй байна. Болохгүй юм байна гэж ойлгосноо тий. Хин төшнөөсөө гараад, ажлаасаа гараад энэ хангаа дээр машин дээр шороо ачаад, ил хайр гачаад, ил хайр гачаад. Тэгээд тэр чинь машин дээр ачиж штэ. 5000, 100000 гэдэг портерээр зүрх хайр болгочаал, айлч хүзээр буулгаал. Ингээд одоо шорооны ажилд өндөө байсан би бол. Газар шорооны ажил. 30 цац хүзээр ингээд хайр гачна гэвч штэ. Та бол одоо ямар ч ажлыг хийхэд бол чадна. Ямар ч асуудалгүй юм. Чадна би. Хийж үзээгүй ч юм байхгүй юм. Хийж үзээгүй байхгүй. Ёстой нэрээ амьдралын төлөө хийж болох бүгдийг хийж байгаа юм биш. Одоо ингээд миний уцаадыг хайдуудын залуучууд одоо гэж аха хүүхдийн тайргуудтай толгой барил би толгойн бариад өгчин. Бариач нарын чинь бол тагтаа юмтай мэдэрдэг тий. Одоо ингээд нэг юм одоо зүгээр ингээд хоёр илэг шиг болвол болчдөг юм байл шүү дээ айгуу сонио. Та энэ эрдмийг ер нь хаанаас яаж авав? Яаж өөрт ч одоо юм барьдаг аа. Энэ нэг шүү дээ. Миний ээжийн удмаас шүү дээ. За өгдөлтэй юм биш үү? Өгдөлтэй. Тийм байна. Өгдөлтэй. Би одоо би хүний толгой барилаа гэхэд заяа. Зүгээр одоо ингээд барилаа гэхэд одоо ингээд төмөр байдаг штэ. Төмөр цорж байгаа юм чиг ингээд өвчний гандаас ороод авчихна. Миний хоёр гар. Энергээр. Тийм байхan. Тэрсээ ингээд ингэж бариал бүтэн барьчаад би хүн босгож ийсэн. Барилгын фом өрөн дээр нунаад 15 6 хоног ингээд тэр хүн мөлгөж байгаа штэ. Ахаа би бас чадахгүй нэ гэж байгаа. Тэгэхээр би 16 доллар цацаад байгаа штэ. Барьчаад чи маргааш ажилдаа. Одоо зүгээр. Босоод ирсэн хүн чинь. Оо ямар мундаг юм те. Одоо таныг энэ хавийнхан болос барьдаг гэдгийг хандахгүй юу? Нааг мэдэх хүн. Би ахын гэхдээ барих үнэ барина. Бас барихгүй жоохон нэг энерги мөн арх уудаг олтууд байдаг штэ. Тийм хүн барьдаггүй. Би одоо тэргээ түрэл лам гарлаа штэ. Тэгэхэд одоо энэ жолооч нэр байдаг штэ. Тэгээ цогтоод намайг гаргана. За. Тэгээ олонний хүнд хүлээн нэгтч сайхан бай. Гой. Та өөрөө зөв яваагийн илрэл байхгүй байхаа. Та өөрөө буруу зүрх арх тар суугаал ингээл болж бүтэхгүй явах юм бол хэн таныг хүндлэх юм бэ? Хүндлэхгүй шүү дээ. Хэн хүндлэхгүй шүү. Тэ? Би 10 донт хөлөө авахчаал гівтчих яхад би бодож байгаа байхгүй юу? Манай аав хөвчээс аав нь одоо хөвтчихэд одоо ингэж бодож чадсан байх та. Бошоо ухах юм та өөр хүүхдэд аваагаа тэгээд
Би тэрүүний бодлыг ойлгож байгаа шүү дээ. Хөлөө авахтай орон дээр удаад удаан хөвтчих үедээ бодож жил гарна шүү дээ. Жил гарна шүү дээ. Жил гарна гэж байгаа. Тэгэхэд бодож байгаа шүү дээ. Мөн тэгж л бодчихсан байх та. Өөрөختөө заваагаад босоох өгөх юмсаг бодчихсан байх гэж бодчихгүй. Тэр хүн тэгж бодчихсан байх. Танд бас тийм бодол төрж ирсэн. Наад төрж ирсэн шүү дээ. Манай ангийн 10 жилийнхэн надыг эмнэлэг зөөгөөд манай 10 жилийнхэн хүүхдүүд наваг зөөгөөд хөл дээр босгосон миний 10 жилийн хүүхдүүд. Ямар гоё юм бэ? Миний 10 жилийнхэн ч лээ. 8 дугаар ангийнх. Би 8 дахь цаад яваад гэхтээ. Тэгэхэд манай ангийнхан одоо тэр айл сайн гэсэн газар машинаа зөөгөөд эмчилгээнд яваад. Одоо танай ангийнхан бол байнгын холбоотой. Одоо манай ангийнхан одоо над байнгын холбоотой. Манай гэр дээр нь манай гэр цугладаг. Тий. Манай гэр цуглаад нэг ингэ штэ. Нэг ингээл их цуглаж яах нэгнийхэн төрс өдөр болно штэ. Цуглаад бөөнөрөө цуглаад яах ууж идэв штэ. Тэр нэг одоо ерөөсөө бажангадаа цуглаа. За. Одоо энэ халдваргаа гулгаа ихсэн жоохон хэцүү байна. Тэр чинь тэндээ чи явах таатагтай байна штэ. Одоо яаж явах вэ? Өөд гадар гарна штэ. Өөд бол 2 канистр 4 канистр дээр тэргээ араас нь дөрөд гарна штэ. Өөд айлын усыг. Заавал өнөөдөр би захиалав тэр айлыг устгаа оноолох ёстой. Би тийм л уриатай өнөөдөр. Уриатай. Тэгэхээр уух усын залгуулна гэдэг чинь одоо маш том буян л таа ч тийм. Одоо тэгэл энэ манай толгойтой имээ өөнөр бүгдөө тэгж штэ. Миний хүүхд буянтай хаалга. Ингээд бостойгоо тэгэхэд имээ цагаан цараар бүгдээр нам имээ дээрээ өөдөрээрээ. Цагаан цараар нэрээ сая шинэ жилиг яаж өнгөрөв? Шинэ жилээр үү? Там ахынд очсон. За. Тэгэн чи одоо Улаанбаатар Москваг нэг тарилавч явдаг гэсэн шүү дээ. За тий. За тэр чинь манай там ах барьдаг гэсэн. Тэр нь музей болчихжээ миний там ахын. За. Одоо манай там ах чинь тэр барьж байсан байхгүй. Тэр музей болчихж. Тэгээд дүүн одоо өнөөдөр бол яг багийнхныгаа дагуулаа. За он гарчлаа. Хэдүүлээ Балжины мах дээр сая өнгөрсөн он дээр ингээд ирий гэд хэлсэн. Одоо хүн хараад байж байгаа. Хүн худлаа хэлж болохгүй. Ирнэ гэсэн бол очиж өстой хэлээгээд. Тэгээд сая наашаага тань руу би өдөр яриад хизээд ажиллаа дуусах байхаа гэсэн чи та за нэг 4 өнгөрөөгөө 5-ын алдаа хүрээд ирээ гэхээр. Тэгээд дүүнэр нааш ярьж байгаа. Би ямаалан дээр энэ хитэ айлууд байгаа штэ. Энэс чи шажигдгүйгээд ингээд дуусгаж байгаа штэ. Тий. Тэгээд хэлвүү та. Нэвтрүүлэг ирэх гэдэг нэг би одоо газ ингэхгүй бол болохгүй нэг. Тэр чи хэлээг. Одоо би гадар ажилтаа л гэж хэлтэй. Ажилтаа л гэж эдэрт юм хэлээгүй штэ. Юм хэлээгүй. Хүний нэг сайхан сэтгэл өрөөл гэж юм байна. Сайхан өрөөл гэж байна. Ээж аав. Тэгвэл би өнөөдөр нэх нөгөө одоо зарим хотуудыг хараад ах нэ сэтгэлийг хатдаггүй юм аа. Бөө стресс. Би өнөөдөр харалтаа. Өнөөдөр би тэргээ төрөөл гарлаа, аж аргалтай гардаг. Ажиллаа гал. За би өнөөдөр цэдээл ус аав. Бид нэг өдөр хоёр дахь өдөр ус аав штэ. Нэг өдөр хоёр дахь би айлын дуудаг өгдөг. Айлууд эргээд тойроод усын дүүрчдэг. Өөр очоод. За. Нэг юм байхгүй. Нэг атанда өнөөдөр та хоёрын усыг авчлаа штэ. Тэгээ бүтнээд авчлаа штэ. Тав дахь тагтаад айдаг тэрийг тэр утгагүй болтон байгаа. Ах нэгэ тойроод өөр мэддэг. За тэр утга тэгээд тойроод ах нь усаа ичдэг. Бүх айлуудаа. Нөгөө моны айлууд ч ихтэй амар. Балжины мэрэд ус ичдэг. Ашиг байл. Тий. Тэгэхээр ямар ч зэндээ зарим хөлтөд гэсэн. Болж яхад ус дүүрэн байх сайхан байдаг гэж шүү дээ. Үнэн шүү дээ. Тий, үнэн шүү дээ.